Мосегийн үйлс нь Есүсийн хийх ажлуудыг урьдчилан харуулсан агуулга гэж болно. Мосегийн үйлс дундаас алгасал баяр сахисан талаар нь судалцгаая. Египт юуг бэлгэддэг гэлээ? Нүглээр толботсон, нүглээр дүүрэн энэ ертөнцийг илэрхийлдэг. Канаан юуг бэлгэддэг вэ? Мөнхийн Тэнгэрийн хаанчлалыг бэлгэддэг. Иймээс Мосе зуучласнаар Египтэд нүглийн боол байсан Израильчуудыг цүү зүгийн бал урссан Канаан нутаг руу хөтлсөн үйл явдал нь бид бүхэн энэ нүгэлт ертөнцөөс чөлөөлөгдөж мөнхийн Тэнгэрийн хаанчлал явах аян замыг илэрхийлдэг. Хүүхдүүд чинь энэ ёслол ямар учиртай юм бэ гэж хэлэх үед та нар энэ нь эзний алгаслын тахил юм. Учир нь тэрээр Египтэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрийг алгасаж, египетчүүдийг цохин, харин бидний гэр орныг аварсан. Шавнаар Есүсийн зааварснаар үлдэж, алгасал баярын зоогийг бэлтэв. Тэгээд тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өвөнгөө үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гим нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм. Нүглийг уучлах гэдэг нь нүглээс чөлөөлөх гэсэн үг. Мосе Бурханы сойрхсон алгасал баяраар нүгэлт Египтийн ертөнцөөс Израильчуудыг чөлөөлсөн. Үүн шиг Иесус Христ ч мөн алгасал баяраар нүглийн боол байсан хүн төрлөختөн биднийг нүглээс чөлөөлж амийн хууль руу хөтлсөн. Зөвгнөл болон зөвгнөлийн биелэлтийн холбоо хамаарлаар ийм биелэгдсэнийг ойлгож болно.